сайн бацхан уу эрхэм мэдүүд өгчтэй. Тэгээд Amazon-оор яаж Sony Vegas Pro 11-ийг бас 10 байж болно. 11-ийг бол татаад сурчвал энийг ямар ч version нь бол татнаа. За тийм учраас хамгийн эхлээд Google руу ороод одоо Kick-Ass гэдэг нэг одоо torrent сайт гэдэг. Одоо миний ордог бол сайт. Тэгээд та бүхэн torrent татаж мэддэг бол энэ сайт руу орж юу татахад бол үнэхээр боломжийн. За тэгээд Sony Vegas Pro 11 гэдэг тэр дээд болонд нь бичээд хайна. За тэгээд энд одоо олон төрлийн Windows 32 байна, Windows гэхдээ нэр Windows 7 дээр суuna. Өөр бус програм дээр суухгүй. Тэгээд 32 юм уу 64 хоёрын аль нэг компьютертэй бол 32 бол миний болохоор 64 болохоор 64-ийг сонгоно. X86 гэсэн бас байж болно. Тэгээд татчих юм бол тэр download torrent гэдэг тэрийг дарж чадсан болно. Тэгээд тэгснээр бол татнаа. Би өөрийнхөө төндөөс сулгаж байсан болохоор маш олон татагдсан байгаа. Тэгээд torrent дээр татаж мэддэг хүмүүс нөх юм бол одоо энэ views гэдэг байгаа. Энэ views-ийг татаж аваад суулгачаад яг өөр ингээ автоматар ингээд татагдана. Энэ дээр бол нэг тийм хэлээд авах шаардлага байхгүй, амархан татагдана. За тэгээд нэг дахиад хурдуулчлаа. Тэгээд энэ patch keygen гэдэг одоо түлхүүр болон patch гэдэг юм. Тэгээд Vegas 11 гэсэн байгаагаа болохоор суулгана. Тэгээд English юм өөрөө дуртай өөр хэлтэй бол хэлээ сонгоод next дараад I have read гэдэг ингээд энэ location-ыг өөрөө сонгож болно. Гэтэ энэ location-нэр нь за ингээд суулгачнаа. Суулгачаад шууд орохгүй. Одоо бол patch хийж key-г нь одоо ингээд тохируулж байна. Нөөчлөрөл. Гижрэн болохоор run as administration гэж оруулнаа. Тэгэхгүй бол болдгүй юм аа. Тийм учраас mouse хоёроо тараад тэгээд run as administration гэдэг тэр file name-ийг сонгоод Sony Vegas 11 руу болно. Тэгээд generate гэдэг нь маш их олоодод дараад patch гэж дарнаа. За тэгээд patch гэж дарангууд ийм зүйл гарч ирнэ. Ийм зүйл гарч ирэнгүүт нь одоо суусан газар бол C documents тэгээд юун дээр байгаа. Ингэж дарна. Тэгээд бас энэ plugin гэдэг байгаа. Хоёр дахь нь. Тэгээд plugin болохоор зэрэг X86 гэсэн дээр нь байгаа. Program files гэдэг. Тэн дээр нь тэгээд энэ Sony гэдэг shared plugins гэдэг нь бас дарж өгөөд нөгөө нь өөр автоматар patch хийгээд дуснаа. Тэгээд окей дараал. Одоо Sony Vegas ажиллана. Next гэж дараал. Тэгээд техник код хийх хэрэгтэй. Тэр нь юу нөхөр serial number. Тэгээд serial number-ыг бичиж аваад. Энэ өөр компьютер дээр бичсэн бай. Одоо өөрөө дууг нь өөрийнхөө компьютер дээр хийж байгаа болохоор буруу хэлчлээ. Тийм учраас энэ serial number нь энэ нэг доотлоос хоёр дахь болон тэгээд тэрийг нь copy хийгээд paste хийн. The next. Тэгээд энэ хаана одоо ингээд өөр компьютероос одоо ингээд яг ийм гарч ирнэ. Энэ дээр нь бол хамаагүй юм бичнэ. Тэгээд бла 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 гэж өөрийнхөө дуртай юм бичнэ. Тэгээд тэр чагтын дарж өгөх хэрэгтэй. Тэгээд чагт гэж дараад next гэж дарна. Тэрийг documents юм уу өөрийнхөө дуртай газараа save хийгээл next дарна. Тэгээд одоо энэ нөгөө хамгийн сүүлийн дугаарыг хийх хэрэгтэй. Нэг урт дугаар байгаа. Хамгийн доотлолт байгаа. Select all гээл. Тэгэл copy.
Тэгэл ажиллаж байгаа юм. Тэгээд бас компьютерийн хувьд бол одоо би өмнө i3-тай компьютер ашиглахад бол яг Wari одоо simple camera тэрийг дээшлүүлэх zoom хийхэд бол үнэхээр гацдаг. i5 бол үнэхээр яг тохиромжтой гэж бодож байна. i5-тай хот бол гоё дата муу хийн. Бусд бол үнэхээр гоё хийн гэж би бол итгэлтэй хэлж чадахгүй. Зүгээр маусаараа явшууд бичсэн хамаагүй дээр хэрвээ жирийн тийм одоо хүндүүлэх юм хийх гэж байгаа бол тэ. Нэг удаа тиймэрхүү юм нэг гол програмаа ингэж суулгасан. Энэ бол үнэхээр жоохон эргэлздэг те хүмүүс суулгах гэж. Бусд бол амархан суулгана. Одоо энэ Bandicam байна. Тэгээд Fraps байна. Саяны Torrent руу бол нэрээр нь хайгаал тэгэл install гэж суулгаад ашиглаж болно. Энэ болохоор зэрэг жоохон одоо төвхтэй. За тэгээд дараа уулзцагаа ямар програм хэрэгтэй вэ хэлж болно. Би заваа тааруулж хагаад өөрөө энэ шиг адилхан хийнэ. Тэгээд тэрвээ биднийг одоо дэмжих хүсвэл манай Facebook руу ороод mn.r ороод лайк дарж биднийг дэмжиж болно. За тэгээд дараа уулзцагаа баяртай хүмүүсээ ойлгосон гэхэд найдаж байна.